хичээлийн маань зорилго нь болохоор үндэсний бичиг. Үндэсний бичгээр олон тооны дагаврыг зөв бичих. За зорилго нь болохоор олон тооны дагаврыг хэрхэн зөв бичих гэдэг, олон тооны дагаврыг зөв бичих гэсэн. За олон тооны дагавар нь нар, чуул эдгээр дагавар нь хүний холбогдолтой үгсэл залгаж хүний олныг заадаг. За нар нь болохоор нар дагаврыг болохоор хүний дагаврыг үгийн үндсээс хадгалж бичдэг. Чуулыг болохоор дагаврыг үгийн үндсэнд залгаж бичдэг. За одоо ингээд жишээгээр тайлбарлах юм бол одоо авах нар, нагац нар, үеэл нар, ах нар, эгч нар, дүү нар, ах нар, зээ нар гэдэг ингээд нарыг бүгдийг ингээд тусдан бичсэн байгаа. За тэгэнгүүтээ чууд руугаа оронгуудаа монголчууд, багчууд, залуучууд, архичууд, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд гэдэг ингэж бичсэн байгаа. Тэгэнгүүтээ чуулыг нь болохоор монголчууд, багчууд, залуучууд, архичууд, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд гэдэг ингэж бичсэн байна. За олон тооны дагавар эс үүдийг болохоор залгаж бичдэг хүн амьтны юмын олны утгыг илтгэдэг. Эс дагаврыг гүйгүүлэгчээр төгссөн үгэнд залгахад эцсийн гүйгүүлэгч хасагдаж мөн ийгээ төгссөн үгэнд бичгэд мөн ий гэх шиг нэгддэг байгаа. За үүд дагаврыг гүйгүүлэгчээр төгссөн үгэнд нөгөө дагаврыг ишгээр болно, ишгээр төгссөн үгэнд ишиг болно энэ ишгээр төгссөн үгэнд дагавар бичдэг. Энэ бол ишгээр дагаварсан үгсүүд дагавар бичдэг. За одоо жишээнээс харах юм бол хоёр охин гэдэг дээр охид, нүгүр гэдэг дээр нүхүд, нохоо гэдэг дээр ноход, морь гэдэг дээр морь гэж бичсэн байна. За тэгвэл хүн гэдэг дээр болохоор хүмүүс, залуу гэдэг дээр болохоор залуус, их гэдэг дээр болохоор ихэс, эр гэдэг юм дээр дэс гэж байна.
нуурнууд, замнууд, бичигнүүд, тэгээд гойнууд энэ болохоор нөгөө эрийн их шиг харгалзаад нөгөөдөө ингэж ялгаж бичдэг байгаа. Тэгээд мөрнүүд гэж бичсэн байгаа. За одоо манай багийн гишүүн асуулт асууж байна. Одоо энэ чинь өнөөдөр сурах агуулгын энэ даалгавар залгаа явуулсан. Тийг нь бодож үзсэн. Хоёрдугаар үг нь мод гэсэн юм. Олон тооных нь сурах даалгаврын ялгаач байна. За дараагийнх нь шөрөө гэсэн юм. Шөрөө. За одоо өөр гэсэн юм. Дараагийнх нь эрдэнэ гэсэн юм. Намын Монгол гэсэн юм. Баян гэсэн юм. За сүүлийн хоёр үг нь дахиад ирсэн. Аа, нэг дахиад авчихна гэсэн.